За тэгээд өнөөдөр манай урилгыг хүлээж аваад бид нартай ярилцлага хийх болсон консулта баярлаа. За та бүхэндээ бас баярлалаа. Та бүхэнтэйгээ уулзах боломж гарсанд миний би бас их баяртай байна. За тэгэхээр юу яах вэ? Консултлагаа юу яагаад ерөнхийдөө танилцаад эхэлэх үү те? Та өөрийгөө ингээд товчхон танилцуулчихгүй бид нарт. Тэгээ намайг Батцэг гэдэг та бүхэн сонссон бах. Одоо Чикаго хотод Монгол улсаас ажиллах консулын газрыг тэргүүлж ажиллахаар консулоор томилогдоод бид бүхэн үйл ажиллагаагаа аль биесээр эхлээд яг 3 сар болж байна. За би 1978 онд төрсөн. Ер нь одоо 21 дэх жилдээ гадаад харилцааны яам системийн байгууллагад ажиллаж байна. Өмнө нь гадаад харилцааны яамны хөрш орнуудын газар, гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газар, бодлого төлөлтийн газар зэрэг газруудад ажиллаж байсан мөн Бээжинт хэлчин сайдын яамд 2 удаа томилогдсон ажилласан. Хамгийн сүүлд бас Бээжинт хэлчин сайдын яамд элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхээр гадаад албаны мэргэжилтнээр бэлтгэдээд тэгээд энэ системд ажиллаад бас тодорхой хэмжээний туршлага хөрвүүлсэн. Тэгээд энд засгийн газрын шийдвэрээр гадаад харилцааны яамны удирдлагын шийдвэрээр ингээд консулаар ирээд ажиллаж байгаа дэх баяртай байгаа. Тэгээд бид бүгдийн үйл ажиллагааг манай Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа, Чикаго орчинд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань их сайхан халуун дотноор хүлээж авч дэмжээд бид бүхний үйл ажиллагааг дэмжээд биднийг их халуун дотноор хүлээж авч их найрсаг хандаж аль болох бидний үйл ажиллагааг боломжтой бүх хэлбэрээр дэмжээд та бүхэнд юугаар туслах уу, яаж туслах уу гэдэг их уриалхан хандаж байгаад бид бүхэн их урамшдаг. Тэгээд бас иргэдтэй үзүүлэх консулын болон бусад бүртгэл нотариатын үйлчилгээг аль болох шуурхай, хөнгөн шуурхай, чирэгдэл багтаа иргэдтэй үзүүлэхийг зориод ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө бас иргэдийн сэтгэлийг сонсоод сэтгэлийг уулзаад ярилцахад бол манай консулын газрын үйл ажиллагаанд бүхэлдээ бол иргэд маань сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ мэдээж иргэдийнхээ дэмжлэгтэйгээр мөн одоо Монгол иргэдийн холбоод бизнес эрхлэгчдийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид бүхэн цаашид хамтраад ажиллах, хамтарч хийх ажил бол зөндөө байгаа. Олон байгаа. Тэгэхээр бас өнөөдрийн уулзалтаар Монтредрс группийн бас ажил хэрэгч эмэгтэйчүүдтэй хамтраад цаашид хэдүүлээ ямар чиглэлээр хамтарч ажиллах уу, ямар тодорхой арга хэмжээ зохион байгуулах уу, энэ талаар бас ярилцаад цаашдын ойрын хугацааныхаа төлөвлөгөөг гаргаад ингээд ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байна. Яг энэ консулын талаар зөвлөсөн нэмж мэдээлэл манай консул бас улсын шатрын бас их мас байгаа эмэгтэйчүүдийн тэгээд энэ олон сайрсан сургууль төгссөн хэрэгтэй дипломат ч юм аа тэгээд бидний хүлээж аваад энэ уулзсан баярлалаа. Энэ уулзсан бидний албан ёсны заавч хүн барьчаад гэж хэлсэн шүү. Олон Монголаас эмэгтэйчүүдийн Монголаас хүмүүстэй зөвлөөрэй болж ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хадгалт өгж авцгаалаа. Бизнес болцоо. Консул байгууллагын консул энэ байгууллагаас орос хараа ажиллаж байсан. Орос бас тодорхой хугацаа өнгөрсөн байна. Мэдээж башийн ачаалсан хэрэгсэрэг байна. Асуудал бэрхшээл хэрэгсэрэг байна. Тэгэхээр ашиглах болов уу? Орос дараа tapын зөвхөн энэ аягаас компромисс амнаа Чикаго одоо өөрсдөө болохоор дөрөв нэг бүстэй ажиллаж байгаа юм билээ. Та жоохон
лаптоп руугаа ойртохгүй бол дуун сонсогдохгүй байна. Ер нь жоох сул болчихлоо. За. Би ч хөвчөө хийх үү? Яах вэ? За хэрцэр сонсож. За тийм манай яг энэ 3 сараас хойш манай консулын газар байгуулагдаад тэгээд 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэсэн. Тэгээд одоо манай энэ юу чинь Чикагогийн коммунитийн харих бол маш 15 орчим мянган хүнтэй гэсэн. Ашиг ачаар та бүхэнд хэр зэрэг байна? Энэ тодорхой хугацаанд одоо бас ямар шигэн асуудлууд гарч байна гэдэг талаар нэг ашигын талаар ерөнхий зүйл бас асуугаад яаж манайх яг төвөөс томилогдсон 4 ажилтан байгаа. Тэгээд гэр бүлийн гишүүдээс 3 нь бас бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээд туслах ажилтнаар ажилладаг. Тэгэхээр ингээд 7 хүн одоо яг консулын газарт ажиллаж байна. Иргэдтэй үйлчлэхэн дээр мөн бас хоёр улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Жоохон юу тасалтаад байна уу? Гайг байна уу? зүгээр нэг юм авсан гайг байсан. Тэгээ мэдээж консулын газрын үйл ажиллагааны гол чиглэл бол одоо энэ Чикаго болон эргэн тойрны мужуудад амьдарч байгаа монголчуудаа үйлчлэгээ үзүүлэх, консулын үйлчлэгээ үзүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах энэ бол манай консулын газрын үндсэн үүрэг байгаа. За консулын үйлчлэгээ гэхээр мэдээж юуны өмнө бүртгэл нотариатын үйлчлэгээ байдаг. Үүний зэрэгцээ бас одоо энд ажилд амьдарч байгаа түрүү хугацаагаар зөрчиж байгаа иргэд бас гадаад оронд ажиллаж амьдарч байгаа зөрчих явцад янз бүрийн асуудал гарна. За тэр асуудлуудыг энэ тулгарсан асуудлын шийдвэрлэхэд энэ суугаа орны хуулийн хил гайлын зэрэг байгууллагуудад асуудлын тавьж шийдвэрлэх ийм шаардлага бас гардаг. Үүнд бас тодорхой цаг зав зарцуулдаг. За мэдээж бидний ажлын гол цагийг бол энэ иргэдтэй үйлчлэгээ үзүүлэхэд бол манай 2 дэд консулын үйл ажиллагаа үндсэндээ энэ чиглэж байгаа. За тэгээ бид бүхэн бас бид бүгдийн үйл ажиллагааны өөр нэг чиглэл бол Монгол улсаа сурчлан таниулах, Монгол соёл уламжлалаа энд амьдарч байгаа Монгол community-д бэхжүүлэх, энэ дээр бас Монгол community түнд үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагуудтайгаа хамтарч ажиллах ийм чиглэл бас бидний бас анхаарч байгаа ажил байгаа. Тэн дээр одоо тухайлбал энд иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудтай идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид бас ажиллах ажил бол цөөнгүй байгаа. Хамгийн зүгээр энгийн жишээн дээр бол бид бас бодохгүй монголчуудынхаа хамгийн чухалчлан тэмдэглэдэг үндэсний их баяраа тэмдэглэхээр бас энэ иргэдтэйгээ энэ манай энд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Монгол иргэдийн холбоодтой хамтраад ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа. За тэгэхээр бидний үйл ажиллагааны мэдээллийг та бүхэн маань бас бидний Facebook хуудаснаас байнга тогтмол бас авч байгаа болов уу гэж бодож байна. Нэг дунджаар манай нэг иргэд бол нэг эхний сард харьцангуй олон байсан. Одоо ингээ үйл ажиллагаа жигдрээд ирэхээр өдөрт үйл ажиллагаа яг ирж манай консулын газарт үйлчлэгээ авч байгаа иргэд нэг дунджаар 20-30 хүн ирж байгаа. За тэгвэл яг бичлэн ирж байгаа тооны хувьд юм байна. Тэрнээс утсаар цахимаар үйлчлэгээ аваад мэдээлэл аваад явж байгаа иргэд бол бас түүнээс олон байдаг. Дунджаар бид нэг 7 хоногийн мэдээ харахад 200-аас 300 иргэдтэй тодорхой хэмжээний мэдээлэл өгөөд үйлчлэгээ үзүүлсэн ийм дүн гарч байгаа. Яг ачааллын хувьд л зүгээр энэ мэдээж иргэдтэй үйлчлэгээ тухайлбал итгэмжлэл нотариатын үйлчлэгээ дийлэнх цагийг авч байна. Мэдээж түрүүн хэлсэнчлэн зарим тохиолдолд тийм хүндрэлтэй иргэдэд тухайлбал нас барах гэх мэт тохиолдол бас цөөн ч гэсэн гардаг. Энэ дээр мэдээж тийм хүнд тохиолдол гарсан үед бол бид тэдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд бүхий л боломжтой дэмжлэг үзүүлэхээр одоо ажилдаг анхаарлаа хандуулдаг. За биднийг үйл ажиллагаа эхэлснээс хойш иймэрхүү харамсалтай тохиолдол бас тийм олон биш ч гэсэн тодорхой тоогоор гарсан.
Гэх мэт бид бүхэн ингээд монголчуудынхаа үйл ажиллагааг дэмжих чиглэлээр анхаарч байна. За мөн энэ иргэдэд үйлчлэгээ үзүүлэхийн зэрэгцээ нөгөө шинээр байгуулагдсан дипломат төлөөлөгчийн газрын хувьд суугаан орныхон одоо байгууллагатай мужийн хэмжээнд, хотын хэмжээний тэгээд түншлэн одоо энэ дагуул жижиг хотууд гэлтгүй бас манай монголчууд их олноор ажиллаж амьдарч байгаа ийм хотууд байгаа учраас эдгээр хотуудын удирдлагуудтай уулзалт хийж хамтын ажиллагааны боломжийг ярилцах юуны өмнө нөгөө шинэ байгуулагдсан консулын газар учраас бид нар тийм ажлын төвшний харилцаа их чухал байдаг. Тэгэхээр ийм харилцааны сүлжээгээ network байгуулахаар бид нар бас үйл ажиллагаагаа ихснээс хойш анхаарч байна. Тэгээ бид нар хийж байгаа уулзалтынхаа талаар Facebook-ээр хуудасаараа өөрийн Twitter хуудас зэрэгээрээ мэдээлэл та бүхэндээ өгөөд байдаг. Тэгээд бас иргэд маань үүн дээр анхаараач, энэ дээр илүү анхаармаар байна гэдэг санал хүсэлтэд бас биднэрт байнга хэлж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бид бүхэн үйл ажиллагаагаа аль болох иргэдтэй мэдээлж, шуурхай мэдээлж, нээлттэй мэдээлж, тэгээд үйл ажиллагаагаа улам сайжруулахад та бүхний иргэдийнхаа санал хүсэлтийг авч цаашдын үйл ажиллагаандаа их анхаарч бодит ажил болохыг зорж ажиллах болно. Миний яриа одоо хэр зэрэг сонсож чинь би Одоо гайгүй байна. Одоо зүгээр байна. яг за манай Twitter группийн талаар энэ консумын ороод ирэх мэдээлэл авсан баг. Энэ одоо гадаад орн амьдарч байгаа бидний хувьд ихтэй хүмүүс одоо тэр тусмаа хүүхдээ хараад гэртээ байдаг. Дээрээс нь одоо миний нэг гол үндсийг хэрэгцээ байна. Вирусийн за ажил орлого хүүхдээ одоо нийгэмд бас нийгмийн асуудал их соёлоор хөгжих гэсэн бидний асуудал байгаа учраас бас байн дураараа нэгдээд эмэгтэйчүүдийн хамгийн ихлээр community үүсгээд явсан гэдэг гол эмэгтэйчүүдийн хүсэл зорилго бол ихэвчлэн одоо тэгээд энэ өөрсдийнхөө ажил алба карьерийг ингээд орхиод ингээд өөр ингээд гадаад орнд амьдрах чинь юм шин тэгээд дээрэс нь хүүхдээ харж асрахад бас байдаг хүн байхгүй тэгээд ихэвчлэн ингээд гэртээ байдаг эмэгтэйчүүд юу яах вэ ямар арга зам байна гэдэг бид биентэй ярьж байгаа л одоо ийм арга боломжууд байдаг юм байна гэж хуваалцаад та гэрээсээ хийх ажил юу вэ бидний өмнөнийг мэдчихэж байгаа ямар асуудал байна ингээд ярилцаад энэ группээр одоо бидний Америк байгаагийн за энэ маркетингийн өргөнд оруулалтын ажиллаж байгаа чиглэлээс нэрхтэн мэдээчүүд байна гэсэн хуваалцаад бизнес хэлцэл явж байгаа. Тэгээд устдаа мэдээж сурсан мэдсэн зүйлээ одоо заавч хэмжээний төвшөнд биш юм аа гэдэг чиглэлээр устдаа ингээд жоох гэсэн хуваалцаад ингээд явж байгаа. Эмэгтэйчүүдийг ч гэсэн энэ одоо манайх ч одоо 7 хоногийн өдөр хөвчлэн өөрөөр хаваалт хийдэг. Тэгээд дотроос ивэнтэй бас шиг усаас гаднаас чичид одоо бас эмэгтэйчүүдийн асуудлаар эмэгтэйчүүдээс бас зүйлүүд оруулахаас гадна бас ингээд маркет арилжааны талаас сонирхдаг оруулалтын боломжуудын талаар ивэнтэй эмэгтэй мэдээлэл явуулж хүмүүс оруулж байгаа. Тэгээд консулын бас постаас сүлдөрөл болоод энэ бизнес суралцах шийдэл гэдэг жирийн нэг эмэгтэй хүн байлаа ч гэсэндээ бас гэрийн санхүү одоо хол болсон үүсгдэг. Хүмүүстүүдээ бас нэг юу бас хөрөнгө оруулалтын талаар үзэг олох чи өөрөө ч гэсэн яаж одоо санхүү үзүүлэх чааш нэгээд яах вэ гэсэн энэ асуудлаар аягүй гол байж би ингээд зурч хуваалцаад байдаг. Энэ тал дээр одоо манай ч бас шатар тоглолтог хин өгөөгээд форекс юугаар яг нэг шатар тоглож ирсэн аягүй мундаг байдаг. Тэр нэг эми гэдэг бас шатар тоглож ирсэн баярч
бас чухал юм. За зөвхөн одоо нөгөө асуулт маань энгийн хувийн чанартай одоо ер нь эмэгтэй хүмүүдэд ийм албан тушаалыг бас заавгүй гэдэг төрлийн албан хашийн консулт гадаад орноор явж энэ үед хүмүүс эмэгтэй хүмүүс өөрийнхөө карьерийг гэр бүл авч явахынхаа хажуугаар бас өргөг оруулалтын тусаар сонирхол судалж өргөг оруулалтын тусаар хийж байгаа юм уу гэдэг дээр сонирхож байгаа бахал та тэр талаас танаас асуулт асууж. Өргөг оруулалтын маркет дээр юм уу одоо жишээлбэл хүссэн ярилцаа энэ дээр бас тэр өөрийнхөө арга туршлага хэдүүлээ нэг олуулаа биш юм байна. Эхлээд хэдүүлээ бас нэг танилцчих уу. Ягаад тэгэхээр би Чукаг сайн мэдж байна. Хин сая цэг байх шиг байна. Цэгийг сайн мэднэ. Бусад хүмүүсийн талаар одоогоор бас нүүр тулж заримтай дийлэнхтэй нь уулзаг баг. Тэгээд сая Чукагийн танилцуулгаас бас Монтрейдерс би ойлгохдоо ихвчлэн бизнес жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байд юм лөө гэж бодсон чинь бас их олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм хүмүүс байгаа юм биш үү. Тэгэхээр ерөнхийдөө Монтрейдерс нийт гишүүнчлэл гэхэд байдаг. Мэдээж өнөөдөр цаг заваас шалтгаалаад харцангуй цөөхөн хүн байх шиг байна. Гэхдээ ер нь бол жирийн үед хуралд оролцдог хүмүүс, уулзалтанд ирдэг хүмүүс нэлээд олон байх. Тэгээд ер нь нийт гишүүнчлэл хэдвэ. Тэгээд гишүүн болохын тулд ямар нэгэн юу одоо шалгуур байгаа юу? Эсвэл хүссэн хүн болгон орж байгаа юу? Тэгээ үйл ажиллагааны үндсэн чиглэл саяны танилцуулгаас нэлээд өргөн юм шиг байна. Гэхдээ энэ онд одоо ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээ та бүхний хувьд юу байна? Тэгэхээр хэдүүлээ тийм чөлөөтэй ярилцъя гэсэн. Тэгээ би ганцаараа яриад өөрийгөө хэлээд байхаас илүү бас хэдүүлээ тийм бараг л нүүр тулж уулзсан юм шиг тий. Хэдүүлээ сайхан танилцаад. Манай админаас одоо чимгээ манай Jenny маань орсон байна. Бас УК гэдэг манай хөвчнөн дандаа одоо стресс гэдэг үг оруулж тэрний ажлынхаа хажуугаар ингэж байгаа. Энэ тооцтой хостыг манай чимгээ бас нэлээд асуултууд асуусан. Ерөнхийдөө анх байгууллагатай бид нар зүгээр л ерөөсөө энэ ч одоо байгууллагад манай 2 жил болж байна. Ер нь энэ эртээ байж байхдаа би өөрөө бас сонирхол ганц хоёр аккаунт нэгээд энэ тэмдгийн автоматын цаг аваад энэ маркетинг сонирхол ингээд явж ирсэн. Тэгээд бусад эмэгтэйчүүд ингээд надад эмэгтэйчүүд байдгийн болов уу энэ Америкийн тавьд тэний группийг үүсгэж яг айгаа асуу хүмүүс орж ирсэн. Тэгээд бүгдээрээ л нэг тийм сонирхолтой тусгай нэг өөрөө ингээд нэг аккаунт нэгээд радио ядаж маачны радио тийм Америкээс аккаунт нээж бид бүхэн санхүү юу болчих санаа ингээд явж байгаа айгүй тийм загцээ. Энэ 2 жилийн хугацаанд янз бүрийн юм туулж ирлээ. Тэгээд одоо бид нар энэ үйл ажиллагааны чиглэлийг ганцхан нэг арилжаа хөрөнгө оруулалт гэдэгтэй биш бидний санхүүгийн холбоо юм. Дээр нь энэ чинь бас сэтгэл зүйн үү гэдэг гэр бүлийн санхүүгийн асуудал, хүүхдүүдийнхээ асуудал бас ингэж цаашаа яваад нэг олон эмэгтэйчүүд байг уулзалтаараа ярихаар үшээ хэл маань хэл нэлээ мартаад хэл ус соёлын асуудал. Ингээл ургаал бидний нөгөө анх хэлжсэн үйл ажиллагаа жоох нэлээ тийм өргөн хүрээнд яригддаг болчиход байна. Тэгээд сүүлийн үед бас маркет юугаар яг манай тусдаа нэг яа нэг хөөжөө юм. Аяа нэг агараа. Бусад зүйлсээр ерөнхий яг хүрээний шүншил 2200-аар хүнтэй болсон байна. Андаа эмэгтэйчүүд гэж хаалттай байсан чи сүүлийн үед нөхөр мөнхөр эрэгтэй дүү орж ирээд за бид нар ч заавч хүмүүсийн хүсээр ингэж ялгаад яах вэ те бас ингэж цаана гэр бүлийн хүмүүс ингэж зарим манаас уулзалтууд сонирхоод ингэж орцгоо гэдэг бас тийм сенсор тийм эрэгтэй хүмүүс орж ирэхэд нааж магадгүй болцсон байгаа. Тэгээд цаашдаа бидний зүгээр яах гэдэг төлөвлөж байгаа зүйл маань одоо энэ
9 сард одоо хөрөнгө оруулагч эмэгтэйчүүд гэдэг нэг тийм ивент зохион байгуулах. Манай миний багт ингээд олон 2 жилийн хугацаанд бас ингээд өөрсдийнхөө мэдлэг туршлагаас хуваалцаад явж исэн хүмүүс маань энэ хаврын мат нэштэд тийм одоо зүгээр онлайн community маягаар явж ирсэйга арай бодцоогоор энэ Чикагод одоо нэг тийм тодорхой зүйлийг зохион байгуулалт хийя. Тэгээд өөр хүмүүсийн дунд бас ингээд санал асуулт сайхан явуулаад тэгээд энэ дээрээс үндэслээд шинэ хөтөлбөр шинэ хэрэгцээнд дээр уулзаад зохион байгуулъя гэдэг миний төвшин ярьж байгаа. Манай надмид яг зарим хүмүүс ажилтнаа төлөвлөгөөд орж гараад ингээд байсан. Тэгээд хоёр шижир цэцэг урангоо гэдэг ука тэгээд бас энэ насан чимгээ гэдэг энэ бас Монголоос болохоор чи сэлэнгээ гэдэг бас багшаа. Тэгээд бүр сүлдэл одоохондоо миний юусаас яв хулгай мархаж болсон маань айгу өндөр сэтгэл судлал дээрээс нь стрессийн арчаа гэдэг зарим сэтлээс Texas тэгээд энэ Чикаго арчиж байгаа нь манай УК энэ одоо энэ Jenny гэдэг чимгээ бид гурав тэгээд Америкийн тэндээс ингээд хасагдаад энэ 9 сар болохоор хэмжээнд болохоор манайх энэ тэндээс бүгдээрээ цуглалцгаая гэдэг яригдчихэж байгаа. Тэгээд одоо эмэгтэйчүүд яг бид нар чинь зохион байгуулж байгаа нэг сая сууны амралттай байдалтай болчиход хүмүүс нь яг нэг за даач нь 20 хэдэн хүн тэгээд 40 мөчгөө заримдаа сургууль явуулаад ийм хацуугаад хүмүүс цуглахгүй улаанаар явуулцалт дээр нэг тийм их байдлаар яриад ингээд зарим нэг улсуудынхаа мэдээлэл бусдаас гаднаас ирж очиж байгаа бас бичлэг мэдээллүүдийг архивлаад ингээд тавиад бусдаа ч юм уу цэцэрлэг орж чаддаг гэж үзэж байна. Та манай Jenny тэгвэл чимгээ эдгээр бас өөрсдөө танилцуулах юм тий. Тий, Чукагчи хэлснээр бид нар яг тийм яг нөгөө мэрэгжлийн болон мэрэгжлийн бус тэгээд ер нь бол арилжаа трейд сонирхдог хийдэг тий. Тэгээд би бинийгээ хөгжүүлэх гэсэн сэтгэлтэй л тийм хэдэн эмэгтэйчүүд тэгээд цаашлаад одоо эрэгтэйчүүд нөхрүүд ингээд нийлээд цуглаад нэг юм групп болсон юм хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа ганцхан трейд гэхгүйгээр хөрөнгө оруулалт талдаа эсвэл бүр ингээд одоо ээж нар чинь хөвчлэн одоо манай группийн хүмүүс байгаа. Тэгээ ээж нар чинь ерөнхийдөө ингээд гэр орныхаа санхуг дийлэнхтэй барьдаг хүмүүс нь ээж нар байгаа. Ялангуяа манай Монгол эмэгтэйчүүдийн хувьд. Тэгэхээр энэ байдлаараа бас нөгөө одоо санхүүгийн боловсролыг бас ээж нартай мэддэг чаддгууд нь те ингээд бие биендээ олохыг чаддаг юма бие биендээ хуваалцъя хамтдаа ингээд хөгжцгөөе гэдэг тийм зорилготой. Ер нь л тийм тэгээд бас одоогоор одоо ингээд хөрөнгө оруулалт санхүүгийн ч юм уу эсвэл бас хувь хүний хөгжлийн талаар ч юм уу бүр эсвэл одоо Монголоос ирээд удаагүй байгаа монголчууд маань бас яаж энэ ч одоо хөллөө олох уу хаанаас ямар мэдээлэл авах уу энэ төр гэд одоо иймэрхүү байдлаар мэдээлэл өгөх юм уу эсвэл одоо сургалт үйлчилгээ дээр иймэрхүү юм зохион байгуулахад манай консулын зүгээс одоо дэмжих боломжтой байдгүй эсвэл одоо иймэрхүү арга хэмжээнд хамтрах боломжтой байд юм болоо энэ тал дээр та бас юу гэж бодож байна? За баярлалаа. Чукагийн болон Jenny-гийн танилцуулгаас би ерөөхдөө ойлголт авчлаа. Тэгээд би ч гэсэн адилхан одоо 4 хүүхэдтэй эмэгтэй хүн. Тэгэхээр бид бүгд ээжүүд, эхчүүд чинь за өөрийн гэсэн хийж байгаа ажлаасаа гадна гэр бүлдээ чухал үүрэгтэй, нийгэмдээ маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүд маань зөвхөн одоо өөрийнхөө гэр бүлийн асуудлыг зохицуулах төдийгүй ингээд нийгэмдээ идэвхтэй үүрэг гүйцэтгийг ингээд хамтраад хөгжиж, хамтраад бие биендээ илүү дэмжлэг үзүүлээ гэдэг ингээд цуглаад иймэрхүү одоо албан бус хэлбэрээр ингээд хамтран ажиллаж байгаа нэг сайхан санагдаж байна. Тэгэхээр би бас танаа группт илсээд бас консул гэдэг утгаараа жишээ эмэгтэй хүн, ээж хүн гэдэг утгаараа бас аль болох үйл ажиллагаанд чинь бас уламжаараа хуралдчин оролцоод ингээд та бүхнээс бас мэдээлэл аваад
харилцан мэдээлэл солилцоод ингээд явж явахдаа их баяртай байх болно. Тэгээ ер нь би гол нөгөө энэ онд юу хийхээр төлөвлөжийн томоохон арга хэмжээ гэж асуудаг нь хэдүүлээ мэдээж иймэрхүү платформ яриа уулзах юм сувгууд одоо ч нөгөө ингээд их болчлоо. Тэгэхээр аль болох үр бүтээлтэй хамтарч ажиллах үүднээс хэдүүлээ бас нэг тодорхой сэдвт төвлөрөөд одоо гэдэг нэг мэдээж эмэгтэй хүмүүс уулзаад ялангуяа ярихаар ерөөсөө тохиргоогийн бүхэл ямиг ярих боломжтой. Тэгээ монголчуудын маань асуудал, Монгол улсын маань шийдэх шаардлагатай асуудал мэдээж сөнгө байгаа. Тэгэхээр яриад байвал яриад байна. Тэгэхээр хэдүүлээ ер нь альва уулзалт эмэгтэй платформ яг нэг тодорхой нэг удаа ч юм уу эсвэл хэсэг хугацаанд нэг тодорхой асуудал дээр төвлөрөө тэрэндээ жоохон үр дүнтэй санал солилцоод тэгээд нэг тодорхой арга хэмжээ хамтарч хийгээд жоохон үр дүн гаргачаад тэгээд тэрэн дээр үндэслээд явахгүй хит олон юмруу үсчихээр бас арай үр дүн багтаа юм лу гэж бас бодоод байдیں۔ Тэгэхээр хэдүүлээ ийм группийн ийм боломжтой туршлагатай одоо энд Америкт олон жил амьдарсан ийм ажил хэрэгч эмэгтэйчүүдтэй түшиглээд 9 сард төлөвлөж байгаа юм байна. Тэр эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хөрөнгө оруулагч тэн дээр бол бид нэр консулын газрын зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байна. Ялангуяа би ч бас эмэгтэй хүний хувьд тэгээ ер нь эмэгтэй эрэгтэйдээ чухал нь биш эндх монголчуудаа илүү хүчрэхийг болгох тийм манай эндхийн монголчууд бол ихэнх нь хөлөө олцсон сайхан ажил төрөлхтэй сайхан бизнес эрхлээд явж байгаа олон хүн байна. Тэгэхээр энийг улам дэмжих эдгээр хүмүүсээ улам дэмжих одоо ингээ хөлөө олох гээд одоо суралцж байгаа хүмүүсээ залуучуудаа яаж дэмжих вэ? Тэгэхээр ийм арга хэмжээг хэдүүлээ харин өдөр судраас эхлээд хилцэх сэдв тэгээд их тийм тодорхой болгоод одоо ч юу авах вэ наадам гэж бид нар гүжигнаал тэгэл амралт бас нэг амралтын үе байдаг шүү дээ 7 сарын сүүл чинь. Тэгэхээр цаг 9 сард гэж яг төлөвлөж байгаа бол цаг бас нэлээд давчуу болох шинжтэй. Тэгэхээр та бүхэн маань дотроо ярьж байгаад нэг тодорхой хугацаа тэгээд тодорхой яг арга хэмжээнийхийг наривчлсан хөтөлбөрийн төслийг гаргаад бид нарт өгчвөл одоо миний би өөрөө ингээд идэвхтэй дэмжиж бас 1-2 ажилтнаа одоо манайх чи их олон биш ажилтнтай учраас 1-2 ажилтнаа бас энэ дээр төвлөрүүлээд ингээд хамтраад ажиллахад бэлэн байна. За тэгэхээр 9 сард хавцаа тийм нэг том арга хэмжээ хийх нь тэгээд ондоо багтаагаад өөр нэг арга хэмжээ хамтраад хийчихвэл одоо энэ оны хувьд бидний хувьд их тийм нэг хамтын ажиллагааны зөв эхлэл шинэ эхлэл болчихлоо тийм мэдээж ирэх оны төлөвлөгөөгөө хэдүүлээ эртнээс гаргаад ажиллавал тийм саналтай байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар бие-биенийгээ хөгжүүлэе гэсэн сургалт үйлчилгээ тийм мэдээлэл солилцох иймэрхүү юмн дээр бол манай консул бол нээлттэй бид нарыг дэмжих юм байна гэж ойлгож болох нь тийм. Би ерөөсөө манай ер нь бидний өөрөгч тэрийн бидний бас сонирхолж тийм байгаа бид нар бас өөрсдөө Америкт ирээд шинэ байгаа хүмүүс та бүхнээс бидэнд та бүхний туршлага мэдээлэл биднэрт хэрэгтэй. Үүний зэрэгцээ бас төр төлөөлж байгаагийн хувьд та бүхний ингээд санаачлагыг дэмжиж илүү одоо зохион байгуулалтын сайжруулахад магадгүй одоо нэг суугаан орны байгууллагуудаас дэмжлэг авахд нэг төрийн байгууллага гэдэг бидний боломж арай илүү. Тэгэхээр ингээд хамтраад арга хэмжээгээ зохион байгуулвал оролцоог гэн өргөжүүлэхэд үр дүн талаасаа бас арай тийм амжилтанд хүрэх магадлал өндөр болов уу гэж бодож байна. Гэхдээ хэдүүлээ их сайн төлөвлөөд тэгээд их олон юмд хүчээ тарамдуулгүйгээр цөөхөн том арга хэмжээнд төвлөрөөд мэдээж яг консулын газар гэхгүйгээр би хувь хүний хувьд ийм эмэгтэйчүүдийн ийм платформын үйл ажиллагаанд бас хувь хүний хувьд бас идэвхтэй оролцох юм бодолтой байна. Тэгэхээр яг консулын газрын дэмжлэгтэй 1-2 том арга хэмжээгийн жилдээ хамтарч хийгээд би болохоор хувь хүний хувьд энэ танай групп нэгдээд та бүхэндээ улам ингээд мэдээлэл солилцоод боломжтой хэлбэрээр дэмжиж бас та бүхнээс би өөрөө бас их юм сурч шин зүйл ойлгож авах гэж найдаж. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа.
Тэгээ манайхнаас бас консулаас асуух юм байвал нээлттэй асууж болно. Яг арилжаа, stock trade энэ төр гэхгүйгээр тий өөр бас ярилцах сэдв байвал бас асууж болно шүү. Юу вэ дундуур, ярианы дундуур тийм ээ. Тэгээд та бүхнээс бас одоо надаас асуухаас илүү бас ингэж ийм зүйл анхаармаар байна, ийм хиймээр байна гэдэг юм гоё тийм бүтээлч санал байвал бас хэдүүлээ хамтраад ярилцаад явъя гэсэн бодолтой байна. Мэдээж би одоо угаасаа гадаад албаны ажилтны дипломат хүн миний одоо хариуцж байгаа ажлынхаа хүрээнд ярина уу гэс би одоо та бүхэн шиг бас тийм худалдаа арилж байгаагаар их нарийн мэрэгшээгүй. Тэгтээ бас мэдээж гадаад худалдааны чиглэлээр бас нэг ажилласан туршлага бас сурсан зүйл би. Тэгэхээр хэдүүлээ ингээ харилцсан мэдээлэлээс олжоод харилцсан санал солилцоод тэгээд үр дүнтэй ингээд айгуу сайхан яриа болох байхаа гэж бодож байна. За би бас тэгвэл нэг юу яасан таны юу ярилцлагыг уншиж хахад нөгөө шатрын авраг гэсэн байсан. Тэгээ би саяхан нөгөө шатрын дэлхийн аврагын тухай нэг ном уншижсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр тэр нөгөө дэлхийн авраг болохоос өмнө багаасаа шатраар хичээллээд тэр хүн болохоор яасан гэхээр жоохондоо шатраар хичээлж агаад тэгээд айгүй авьяастай байна, чадвартай байна гэд эргэн тойрныхоо хүмүүсийг дандаа хождог байж агаад тэгээд дараа нь тэмцээндээ орохдоо хожигдсон юм байна л да. Тэгээд тэгсэн нөгөө хүн чинь ингээд шатранд дургу болсон. Тэгээд тэрний дараа ингээд тэмцээнд орохоос дургу болоод ийм болсон юм л те. Тэгэнгүүтээ тэрний дараа ер нь буцаад яаж шатрандаа сонирхолтой болсон гэхлээр тэр хүний түүхээс нь харах юм бол буцаад уналт гэдэг чинь одоо хожигдолт гэдэг чинь дахиад нэг шинийг юм сурах юм байт юм байна. Тийм учраас юмыг яаж сурах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулахаас биш хожих дээр анхаарлаа хандуулдаг юм байна гэдгсэн. Тиймэрхүү ингээд түүхүүд гарч ирсэн байхгүй. Тэгээ би энэ шатрын спорт чинь бас ийм сэтгэл зүйтэй бас айгүй холбогдолтой байна гэж тэр номыг уншиж байхдаа мэдсэн л дээ. Тэгээд бидний хувьд ч гэсэн бас энэ нөгөө арилжаанд оролцож байхад энэ сэтгэл зүй стресс гэсэн юмнууд бас нэлээх байдаг байхгүй. Одоо энэ ч сонсож байгаа манай гишүүд ч гэсэн мэдчихэл байгаа бах тий. Заримдаа одоо ингээд стресстэй үедээ буруу хөдөлгөөн ихтэй авах зархаа бас ингээд төлөвлөжсэн ороо гарахгүй байх. Эсвэл одоо яадаг чи их мөнгөөр одоо ингээд арилжаа хийхээрээ сандраад өөр төрлийн юм хийх ч юм уу тий. Ингээд бид нар ч бас нөгөө нэг сэтгэл зүгээ барихын тулд яаж одоо ингээд өөрийгөө ингээд тасгалжуулах вэ гэдэг тал дээр бас танаас асуух гэдэг юм л да. Шатарчин хүмүүс бас тэгэж одоо жишээлбэл хоёр хүн тоглож байхад яхаарахгүй нэг нь хожигдно, нэг нь хожин тийм ээ. Тэнгүүд тэр хожигдолт болгондоо одоо яаж өөрийгөө босгодог вэ те эсвэл сэтгэл зүгээ одоо яаж нөгөө тэр номон дээр бас ингэж байгаа юм л да нөгөө зөөндөө орно гэж ярьдаг ч те яг ингээ юунд орно гэсэн бэ зөөндөө орно одоо манайхаар монголоор бол одоо ингээ яг нэг орно орж ирээд ингээ бусад юмнуудыг хайхаа болчдөг те бид нар чи ялангуяа ингээ ээж хүмүүс ингээл нэг компьютер дээрээ суугаад ингээл юм хийх гэхлээр төвлөрч чадахгүй хажуу талаас нэг нь уйлдаг ч юм уу хоолонд гэл ингээл гэр орны асуудал гэл тэгдэг ч юм уу те тэгэнгүүтээ бас тэрнээсээ буцаад гарах нь бас айгүй чухал юм байна. Тэгээд иймэрхүү тал дээр та ер нь шатарчин хүнийхээ хувьд те яаж ингээд сэтгэлгээ ингээд удирддаг вэ юм уу? Эсвэл одоо спортын хувьд ингээд стрессээ ингээд барьдаг. Эсвэл одоо айгүй мундаг хүнтэй ингээд тоглож ингээд бодчих юм бол өөрөө ингээд сандраад те хийдэг үйлдэлүүдээ хийхэ болдог ч юм уу. Тиймэрхүү ингээд сандралтаа яаж барьдаг вэ? Эсвэл яаж ингээд төвлөрдөг вэ? Бас хийх төвлөрснөөс бас тэрнээс ингээд гарахгүй байдаг. Одоо трейд хийхэд ч гэсэн бас адилхан те ингээд айгүйх нөгөөтгөндөө орцсон ингээд байж их юм бол дараа нөгөө нэг гэртээ нөгөөхөө одоо хүүхдүүдийнхээ хажууд нөгөөхөө бодоод ингээд чимээгөө болчдөг ч юм уу те. Стрессэндээ яаж орох вэ? Яаж бас гарах вэ гэдэг тэр тал дээр туршлага байдаг бол та бас хуваалцаач. Тий. Миний би одоо ер нь 7-8 настайгаас шатрал сураад тэгээ баг 24-5 хүртлээ мэрэгжлийн шатарчин байсан. Тэгээд улсын 3 удаагийн авраг болж исэн. За эдэрчүүдийн авраг өдөр их болоодаа болсон. Тэгээд улс орноо төлөөлөөд бас шатрын олон тэмцээнд гадаад орнуудад орж исэн. Тэгээд шатрын спорт бол их сайхан спорт л доо. Бусад спортоос нэг давуу тал нь одоо юу гэдгийг насны одоо хүчин зүйл харьцангуй бага. Хэрвээ өөрөө яг ингээд шатрт
сургалтаа зарцуулах цагаа зохицуулаад бусад одоо ахуй амьдралынхаа сургууль, гэр бүл зарцуулах цагаа зохицуулж чадвал одоо харьцангуй бусад спортоос харьцангуй удаан хугацаанд шатараар буюу одоо их спортоор хичээлэх боломж нь шатарчны хувьд илүү байдаг. Тэр нь бас эмэгтэйний хувьд ч бас давуу тал болдог. Жишээлбэл та нар бодлоо яг нөгөө биеийн спорт одоо тамирчид бол хүүхэд гаргачаад эмэгтэй хүн эргээд спортоор ороод яг өндөр түвшний тэмцээнд оролцох магадлал бол харьцангуй бага, айгүй хүнд байдаг. Шатарчин хүний хувьд бол өөрөө яг түрүүний цагаал зохицуулж чадвал тийм бие физиологийн хувьд оюун ухаан тэгээ оюуны чадах харьцангуй тэгж нөгөө хүүхэд гаргаснаас болоод ч гэдэг юм сулрах магадлал нь бага учраас харьцангуй удаан спорт хэрэгжүүлэх боломжтой байдаг. Зүгээр ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд яагаад шатраас болдог гэхээр гол нь нөгөө зарцуулах цаг нь багасаад ирдэг. Гэр бүлтэй болно, хүүхдтэй болно, ажилд өрөлттэй болно. Тэгэхээр зөвхөн шатар гэдээ яваад байдаг. Нөгөө залуу үедээ бол шатартай их цаг зараад тийм боломж харьцангуй багасаад ирэхээр эмэгтэй хүмүүс тоглох нь багасдаг юм билээ л дээ. Тэгээ би бас гадаад яамд ороод 2-3 жил тоглоод яг тэгээд нөгөө анхаарал цаг зарцуулах боломж мэдээж чи улсын хариуцлагатай ажил хийж байгаа бол ерөнхийдөө бүх хүч чадал тэгээд цаг заваа тэр ажилдаа зарцуулахгүй болохоор бас хоёрдоо аль алийн нөгөө хоёр тулаа өсөн хоосоо хоцорно гэх шиг болчихгоо байсан учраас би хамгийн сүүлд 2004 онд олон улсын тэмцээнд ороод тэр тэмцээн маань миний хувьд бас их сайхан дурсамжтай. Олон улсын дэлхийн шатрын холбооны дэлхийн шатрын олимпиадаас бас 3 дугаар ширээндээ хүрэлт медаль аваад тэгээ харьцангуй одоо бидний шатрын карьераа их сайхан дурсамжтайгаар сайхан амжилтаар өндөрлөөд тэгээд тэр медалаа нэг сайхан тэмдэглээд одоо нэг би ерөөсөө тэр 15-6 жил шатар тоглохдоо тэгж одоо юу гэдгийг тэмдэглэх цайлгын тэр баяр нэг тийм сүртэй хийж байгааг юм бэл нэг удаа нэг тийм хаалт байдлаар сайхан тэмдэглээд тэгээд шатрын карьераа үндсэндээ зогсоосон. Тэрнээс хойш ажилдаа төвлөрсөн. Тэгээ мэдээж аянда гэр бүлтэй болоо хүүхд гаргаад тэгээд илүү одоо спортоор тэгээд тууштай ажиллах цаггүй байсан л да. Гэхдээ ингээд бодоход шатрын спорт надад маш их юм өгсөн. Юуны өмнө одоо түрүүний өөрийн чинь хэлсэнчлэн өөрийгөө удирдах гол нь нөгөө төлөвлөж сурах, урьдчилан харах, тэ аливаа эрсдлээс сэргийлэх тийм чадварыг надад бүрдүүлсэн. Үүнэд одоо юу гэдгийг аливаа тоглолтын дараа бид нар чинь айгүйх анализ хийдэг байхгүй. Юун дээр алдав, юун дээр онсон байна. Тэгээд хоцсон өргөн дээр хүртэл анализ хийдэг. Хоцсон өргөн дээр хүртэл одоо алдаж яваад онсон давуу байралтай байж байгаад арай хийж хоцсон нэг ганц хоёр буруунууд хийснээс болоод давуу байдлаа алдах шахсан тохиолдож байна. Эсвэл бүр хожигдож яваад аз таарад хожсон чи янз бүрийн тийм тохиол байдаг. Бүр үнэхээр бүр хожиж яваад баг эцсийн моментод нэг муунууд хийгээд бландер гэж хэлдэг англиар бол маш том алдаа гаргаад тэгээд тэр хожлын өргөө алдсан тохиолдол байна. Тэгэхээр тэр бүгд дээр дандаа анализ хийдэг. Тэгэхээр яг хаа цаашдаа тэр алдаагаа л гаргахгүй хичээх. Тэгэхээр энэ чадах маань бас миний энэ дипломат албанд ажиллахад бас их дөхөн болсон болов уу гэж би боддог. Ягаад тэгэхээр бидний энэ ажил чинь аюу бас их улс орондын харилцааг зохицуулж байгаа ажил учраас алдах эрхгүй гэж би дотроо боддог. Алдах эрхгүй учраас бид нэр сайн төлөвлөх ёстой. Эрсдлийг маш сайн тооцоолох ёстой. Тэгээ эрсдлээ тооцоолоод төлөвлөгөөгөө маш сайн гаргасны үндсэн дээр аливаа дипломат үйл ажиллагаа арга хэмжээг сайн болвол үр дүнтэй байна. Тэгэхээр энэ бас чадварыг өөртөө төлөвшүүлэхэд энэ шатарчин байсан маань нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Гэхдээ одоо шатар яг ялангуяа нөгөө айгүй давуу байралтай явж байгаа сайхан өргөө алдаа цацаад гэж ярьдаг. Бид нар өргөө цацсан гингүүд нөгөө их давуу байж байгаа хожиж чадаагүй тийм одоо алдаа маш их гардаг. Угаасаа хүн болгонд л гардаг. Бүх спортод зөвхөн шатарчгүй бүх спортод гардаг. Тэгээ нөгөө бүх хүн бүдүү өвсөн ч гэж ярьдаг шин нөгөө хичнээн илүү мөртлөө бүх хүн чинь бас унцдаг. Тэгэхээр шатарчин ч гэсэн тийм алдаа гаргаад өгсөн. Тэгэхээр тэр стрессийг давах бол бас их амаргүй байдаг байсан. Тэгээд
би сүүлд нь бодохдоо бас ер нь тэр одоо ингээл маш том хариуцлагатай тэмцээн. Ялангуяа би нэг саяхан нэг бодсон чинь хүмүүс надаас бид нар сая нэг Лос Анжелест шатарчид цуглаад таны хамгийн харамсалтай өрг юу вэ гэдэг нэг асуусан чинь тэр өрг яг шууд миний толгоонд орж ирж байсан. Яг Монголд болж байсан аюу тум хариуцлагатай тэмцээн. Монголд болж байгаа олон улсын тэмцээн яг нөгөө монгол хүмүүсийн үед илүү бас стресс түлдэг юм байл л нөгөө хүн болгон энэ айгу найдвар тавьсан. Тэг ингээд одоо хожих би нэг их мастертай тоглож байсан. Ингээ хожих байрал тавьчаад бараг хожиж яваа. Тэгээд тэрийг бас хожиж чадаагүй. Тэгээд би хожигдсноос болоод миний хувийн амжилтанд ч нөлөөлөө, багийн амжилтанд давхар нөлөөлж байгаа. Хэрвээ би тэр өргөгийг хожигдсан бол өөрөө бараг 2-т байлуу 1-д ороод тэгээ манай баг маань бас байр нь нэлээд урагшлах байсан. Тэгээ тийм хариуцлагатай өргөн дээр яг Монголд Улаанбаатарт болж байгаа тэмцээнд хожигдоод өөрөө ч хойшлоо, багаач хойш нь жоохон татсан. Тэр бас миний хувьд айгүй том стресс болсон. Тэр өргөний тэр гашуун дурсамжийг одоо ч гэсэн бас үе ингээл гол зураад гэдэг ч тийм ингээл тийм бас экспортоор хичээлсэн ер нь тамирчин хүн болгонд бас нэг тийм бахархах зүйл их байдаг ч гэсэн нэг ингээд гол зураг одоо бодогддог тийм харамсан тоглолт дээр бас ихэнх тамирчид байдаг бах. Тэгэхээр тэрийг яаж давах уу гэдэг бол бас тэр спортоор цаашдаа тууштай хичээлж чадах уу эсвэл ерөөсөө альва амьдралын юм том сорилтыг давах уу гэдэг дээр их чухал юм байдаг юм байлээ тамир. Тэгээд манай нэг тасгалжуулагч багш байдаг байсан юм а. Яг миний хувийн тасгалжуулагч гэж. Гэхдээ манай шигшээг бас тасгалжуул. Тэгээд бид нар чинь ингээл хожигдол нэрвтэл ингээл хоол унднаасаа гарчих гал явж хахаар аав ээжээ алдсан биш, гар хөлнөөсөө салсан биш, юундаа ингэж нэрвтдэг ингээл тэгэл бодохоор нэрээ чинь за яг нэг өрөг хожигдол үз дараа нь ахаад боломж их байна гэдэг. Нөгөө аливаа хүн чинь нөгөө өөр юмтай харьцуулж бодохоор хэрвээ өөртөө тохиолдсон нэг азгүй тохиолдлыг хамгийн азгүй нь болсон юм шиг болохоор угагийн хамгийн азгүй тохиол болсон юм шиг бодоод байвал тэр стрессээс гарч чадгаа. Зүгээр за одоо миний надад энэ тохиолж байгаа хүндрэл бэрхшээлч нэг юу ч биш юм да. За тийм хүнтэй тийм янз бүрийн тохиолдол ихэд энэ тэмдгүү болж байна. Тэгэхээр энэ харьцуулаад бодцохоор за би ч нэрээ юунд ингэтлээ шаналт юм бэ гэх нэг тэгж бодох нь ер нь бас тэр том альва стрессийг давхад арай төхөн болдсон болов уу гэж бодно. Тэгэхээр надад тийм бүр тийм одоо айхтар гарц гаргалгаа бол байхгүй. Бүхэл хүний адилаар зоох үедээ зовоо, шаналх үедээ шаналаад спортын сайхныг мэдрээд тэгэл явж байсан. Яг л нэг тамирчин хүний түүх надад байдаг. Тэгэхээр бүхэл хүний хувьд энэ бас тийм дурсамж, сайхан дурсамж, бас гашуун дуршлаг аль аль нь байдаг болов уу гэж бодож байна. Энэ сайхан түүхүүд гэж тийм бидний хувьд ч гэсэн ер нь бол адилхан тий трейд хийж байгаа манай бас мэдчихэл байгаа. Ер нь бол тэгэл яг төлөвлөж исэн төлөвлөгөөнийхөө дагуу явахгүй ч юм уу эсвэл алдчихаал тий одоо алдахгүй трейдер гэж байхгүй шүү дээ. Ер нь ямар нэгэн байдлаар хин нэгэн алдчихал байгаа. Тэгэхээр тэр үедээ бас гол зурдаг тий гол яг зураал ёо яг ингэчихгүй яав да би яг уул нь ингэж бодож исэн штэ гэж бодчихвол тэгэл тэрийг яага хийгээгүй юм бэ? Эсвэл яг хийх гэсэн юм буруу зүрх хийдэг те яг бодож жоохон гутаа өөр үйлдэл энэ гаргадаг тиймэрхүү юмнууд бас байдаг. Тэгээд бас энэ сэтгэл зүйн тал дээр бас ер нь бол тэгээд тэртээ тэрэнгүү хүн чинь бас emotional амт юм чи те emotionтэй юм чинь лаванда гэлтгүүгээр ер нь байнга өөрийгөө тасгалжуулаад те тухайн үедээ яг ямар үедээ би бүтээмжтэй байна, ямар үедээ миний уншсан ном дээр л гэж юм байлээ. Ямар үедээ бүтээмжтэй байна тэрийгээ олоод тэгээд тэрнийхээ дагуу одоо нөгөө өөрийгөө байнга тасгалжуулах хэрэгтэй. Түүнээс биш алдаан дээрээ ингээд тулгуурлаад за би чадахгүй байна те би болохгүй байна. За ингээд боли эсвэл одоо энэ хэдэн хүмүүс нь мундаг байд юм байгаа. Эсвэл азтай хүмүүс нь тэндээ байд юм байгаа те гэлтгүүгээр growth mindsetтэй байгаа. Тэгээд тэрэндээ ингээд дуурлаад те хийж байгаа юмдаа дуурлаад тэгээд тэрнгээрээ ингээд өөрөө ингээд бүр ингээд мэрхсэн болохын тулд хүн ингээд нөгөө
алхам бүрийг ингээ алдахгүйгээр бүр ингээ сайн ажигладаг босныхоо дараа ингээ хүн сурдсан байлаа шүү гэдэг би зүгээр л нөгөө нэг номноос сонссныгоо өөртөө айгу тийм хэлж авсан. Тэгээ би ч бас ингээл алдаж онох үедээ ингээл за ишигтэй эсвэл энэ ёо ямар болдгоо юм бэ хэцүү юм бэ яг энэ дээр би ингэх байсан ингэчлээ гэж өөрийгөө буруутгах ингээд иймэрхүү юмн дээр тууштай байх нь хамгийн чухал юм байна. Алдахгүй гэхээсээ илүү байнгын суралцаж явах нь хамгийн чухал юм байна гэдэг ямыг өөртөө амар сайн ойлгуулсан. Тэгээ таны ярианаас ч гэсэн бас яг тиймэрхүү л утга агуулгатай санагдлаа тий. Алдахгүй хүн гэж байхгүй бас хожигдохгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр тэр болгон дээрээ бүгдээрээ суралцаад би өөрийгөө ингээд өчигдрөөс арай илүү болгох хичээгээ явах юм бол илүү сайн болох юм болоо. Чи өөртөө бас бодож авсан. За тэгээд сайхан ярьж тийм хүн болгонд л тийм дурсамж одоо алдаж онсон зүйл үүдэг тэрнээс л тууштай яваад тэгэл амжилтанд хүрэх нь бол тухайн хүний л өөрийн сэтгэлгээ тууштай байдлаас шалтгаалж байгаа юм л да тий. Тэгэл одоо ингээл би чадахгүй нэг л хаяад ил мэдээж амжилт гаргахад хэцүү. Гэхдээ миний бодлоор ер нь спортч бай, мэрэгжилч бай бас хүн өөрийн нөгөө чи сая бас хэллээ дуртай юм олж авах дуртай юм яг олсон хүн бол хичнээн алдаад хичнээн одоо хүнд замыг тууллаж шантрах нь бага. Тэгвэл үнэхээр дуртай мэрэгжлээ ч юм уу дуртай зүйлээ олоогүй дуртай спортоо олж чадаагүй хүн бол бас шантраад хаяхан арай амархан болчдөг байх л та. Тэгэхээр нөгөө сонголт хийх дээрээ л бас бид бүхэн өөрсдөө анхаарах хүүхдтэй бас яг зөв хүүхдүүдтэй хамгийн энэ хүн тохирох дуртай мэрэгжил нь юу, дуртай спорт нь юу, дуртай хөгжим нь юу гэдгийг олоход нь бас хүүхдүүдэд дэмжих ёстой юм болов уу тий. Харин тийм гэсэн хөгжим сурахад ч гэсэн арай хүүхдүүдийг бас тэгдэг гэсэн тий. Шууд шахаад ахгүйгээр юу яадаг гэл харуулж байгаа л тэгээд өөрийг нь хэрвээ сонирхох юм бол тэр хүн дараа тэр хүүхэд өөрөө ингэж сонирхоод хүсээд тоглоё гэд ирэх үед нь зааж өгөх тийм харин спорт бас хэцүү хичээр явуул айгүй хэцүү дарамт болоод ялангуяа шатар шиг нөгөө маш их ачаалттай спорт дургүй хүүхдийг их шахвал тэр нь бүр стресс болоод нөгөө хичээл мичээлдээ бүр түртээд айгүй хэцүү. Тэгэхээр яг хүүхдээ спорт хөгжимч бас тийм байх. Авьяасгүй нэг хэд болохгүй зүтгүүл бас өөрт нь стресс болох байх. За тэгээ манай ярьж ерөөхдөө нэг цаг үргэлжлэх. За чука хичээр. Нөгөө УК манай админы бас танилцуулаад УК өөрөөр УК-ийн профиг манай чирсэн 20 УК-гийн нөгөө томны нэг өөрөөр орсон болохоор мэдгүй. Нөгөө шинжээч УК маань орсон байна. Бас нөгөө УК маань хоёулаа орсон байна. УК бас танилцуулаад ирээрээ. Сонсчихно. Сонсож байна. За сайн байцгаана уу? За би Батцэгчтэй түрүүнд нөгөө тэмцээн дээр танилцсан. Тэгээд намайг Урангоо гэдэг. Би тэгээд Манчестер дээр анализ хийдэг. Тэгээд ерөнхийдөө day trade хийгээ явдаг гэхвчлэн тэгэл одоохондоо жоохон маркет унсан байгаа болохоор жоохон хараад тийм холын позишнууд нэгээд ерөнхийдөө swing талдаа тийм трейд хийж байгаа. Би та нартай сайн ажиллаад бас нэг жоохон зах зээл хөрөнгөний зах зээл нөлөөг бас ойлгодог болвол бас амьдралд хэрэгтэй л багтаа тий. Ястаа би сонирхож оролдож үзээгүй хол санагдаад байт. Ерөнхийдөө жоохон эрсдэл айгүй өндөртэй. Тэгээд яг нь миний нөгөө нэг цааш бодож байгаа нь болохоор хүүхдүүдтэй би бас 2 хүүхдээ ээж. Тэгээд хүүхдүүдтэй гол нь бас юм багаас нь ер нь хөрөнгө оруулалт хийхийн чухлыг бас нэг ойлгох юмсан. Хажууд нь нэг те хувьцаа яаж авахын одоо те хугацааны хөрөнгө оруулалт ямар байвал зүгээр эдхийн гэдгийг жоохон заагаад өгчих юмсан. Өөрөөрөө бас үлгэрлэх юмсан гэж боддог. Бас нэг миний одоо нөгөө трейд хийгээд анзаарж байгаа нэг зүйл бол Монголоос хүмүүс аягүй их хөрөнгө оруулалт хийя
ялангуяа Америкийн одоо хувьцаануудыг жишээлбэл Apple-ийн хувьцаануудыг яаж авдаг юм бэ гэд мэдгүй хүмүүс агиух байдаг. Тэгээд гол нь энэ эмэгтэйчүүд маань мэдээд авчих юм бол бид нар ч угаасаа ингээд яриа одоо өрхийн санхүүг авч явдаг хүмүүстэй бид нар ингээд цаашаа ингээд хөгжчих юм бол илүү ингээд мэдээлэл ирлээ өргөн цаар хүрээтэй яаж хувьцаа авахаа мэддэг болчих юм бол бас цаашлаад ингээд бүр ингээд 20-30 жилийн дараа гэхэд бас Монголын бас ирээдүйд хэрэгтэй болов гэж би бас бодоод байдیں۔ Тэр нь ерөнхийдөө ингээд амархан юм шиг хэрнээ хүмүүс болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр хөрөнгө оруулалт гэдэг чинь амар хэцүү одоо нөгөө нэг чи болохоор гадаад байгаа болохоор ингээд хийж гинэ гэж хүмүүс ойлгоод байдаг. Ясан дээр болвол тийм хэцүү биш. Тэгээд ерөөсөө тэр хөрөнгө оруулалт эхлэн урт хугацаанд одоо тэр хөрөнгийг бий болгоно гэдэг чинь багаас эхлэх зүйл заавал их мөнгөтэй ээжэж тэгэж хувьцаанд хөрөнгө оруулаад заавал ингээд баян байж тэр мөнгө өсгөх юм болвол зорилго биш. Монгол бас нэг сая төгрөгийн цалинтай байсан ч гэсэндээ 100,000 төгрөгөөр хувьцаа аваад явчих юм бол тэр чинь 5-10 жилийн дараа нөгөө compound interest-ээр хүүгээрээ илүү их ашигтай байдаг учраас энэ болгоныг бас хүмүүс ойлгоосоо гэж боддог. Гэхдээ яг хуу сүүлийн үед ялангуяа түрүү жил би ингээ харж байхад манай Монголын нөгөө хөрөнгөний зах зээл бол аюу бүүн боллоо. Хүмүүс ер нь нөгөө нэг банкны хүү буугаад ирсэн чи хүмүүс за ашигтай тэгвэл одоо юунд хөрөнгө оруулж болох вэ гэдэг илүү тийм зөв чиглэл рүүгээ бас явж ийн гэж харж байна. Яг гэхээр Америкт бас банкнд бол нэг хүү байхгүй хүмүүс ер нь бол банкны зах зээл ингээл яаж нээж ингээл баг жоох хөөхтөөс хуулаад хөшөө хүмүүс нүртэл тэрэн дээр ингээд хардаг тийм. Манай монголчууд бас тийм болоосаа тэгэх юм бол нөгөө мөнгө нь бас зах зээл дээр эргэлдэн хүмүүс зүгээр банкнд яаж мөнгө хадгалах вэ гэж бодохгүйгээр компани хэрэг хөрөнгө оруулаа гэж бодоход за би ямар компанид хөрөнгө оруулах уу гэд ингээд шууд бодоод эхлэх байхгүй юу. Тэгэхээр бас тэрүүгээр одоо нөгөө нэг санхүүгийн мэдлэг олоод бас амьдралд нь бол хэрэгтэй тэгэл өрх бүр одоо тиймэрхүү мэдлэгтэй болчих юм бол мэдээж тэгээ улс орны хөгжилд бол танаар нөлөөлнө гэж би хардаг. Тэгэл би бол өөрөө яг санхүүгийн мэргэжилтэй биш өөрөө яг сонирхоод хийдэг. Би өөрөө анагаахыг төгссөн. Тэгээд энд сая аккаунтинг болсон. Тэгээд тийм 2 мэргэжил эзэмшсэн одоогоор байж байгаа гэрээсээ тэгээд трейд хийгээд байж байгаа. Тийм л ээж байна да. Трейд хийгээд 2 жил болж байна. Крипто бас ер нь сонирхдаг. Тэгээд крипто бас яг шинэ болохоор яг хувьцаа шиг тэгэж одоо нөгөө нэг урт хугацаанд хөрөнгө оруулалт жоохон эрсдэлтэй талдаа гэхдээ яг нөгөө нэг хуулийн зохицуулт ингээ хийгдээд явчих юм бол бас манай монголчуудад ер нь эрт ингээ хөрөнгө оруулаад эхлэх юм бол ер нь их боломжтой гэж хардаг. Тиймэрхүү л юм да. Манай төвийн өрөөний шинжээчээр ажилладаг. Яг шинжээ авах юм сайжрах тийм шинжлэх ухааны бас манай админы нэг бас окей болчихсон. За сайн бацхан уу миний юу болохгүй ах шиг гэсэн одоо сонсогдож байгаа болов мик түрүүн за намайг бас ОКА гэдэг юм тэгээд би Montrader's-ийн Discord group дээр Аяша гэдэг муурныхаа нэрээр байдаг. Ягаад гэвэл нөө шинжээж УК-тайгаа андуурагдах гад шинжээж УК-шгэ өргөн дэлгэр арилжааны мэдлэг бага учраас өөрийгөө арай өөрөөр нэрсэн байгаа. Тэгээд энэ группт орсондоо маш их баяртай байдаг. Би яг жилийн өмнөөс эхлээд арилжаа сонирхож эхлэе. Тэгээд өнөөдрийг хүртэл олсноос алдсан их ч гэсэн бууж өгөөгүй байгаа.
ирээдүйд ер нь би өдрийн арилжаа хийхгүй явандаа ингээд хөрөнгө оруулагч юмхтэй ээж болъё ямар ч лсэн хүүхдүүдтэй хөрөнгө оруулалтын талаар зах зохион мэдлэгтэй болгоод том болгохынсан гэсэн бодолтой байдаг. Тэгээд би ерөөс өөрийнхөө талаар нэг товчхон дуртахад би Америкт ирээд нэг удаагүй байж байгаад энэ чинь азарч гэх юм уу бас нэлээд олон газар ажлын арилцлага резюме ууггүй явуулж байгаад нэг газар одоо billing manager гэсэн ажилд орсон. Тэгээд тэр маань явандаа ерөнхийдөө хүний нөөц HR payroll-тай холбоотой болоод тэгээд тэнцэнээс шинээр ажилд орсон хүн маань надаас ингээд нөгөө retirement account компаниас олгодог benefit-ийн талаар асуусан чинь нөгөө мэдэх ёстой хүн маань өөрөө сайн мэдэхгүй болохоор нөгөө хүн имэйлээр хариулахаа өмнө би интернет ухаж үзсэн. Тэгээд ерөнхийдөө манай компаниас 401k гэдэг ингээд план санал олгодог хүссэн хүмүүс өөрснөө цалингаасаа одоо ингээд тодорхой хэмжээний мөнгө contribution хийгээд тэгээд тэр нь ингээд ирээдүйн тэтгэврийн дансанд нь ордог. Тэр нь тэгээд тэтгэврийн дансанд орохдоо зүгээр мөнгөний хэлбэрээр хадгалагддаггүй 401k гэдэг аккаунтод орсон хойно тэр хүн ингээд ямар хэлбэрээр энэ мөнгөө байршуулж тарааж авах уу, одоо бонд авах уу, өвөл хөдлөх хөрөнгөний авах уу, эсвэл одоо хувьцаа эрчим хүчний чиглэлээр авах уу гэдэг ингээд хүмүүс тарааж болдгийм байлээ. Тэгээд тийм огт мэдлэггүй байсан хүн ингээд ажлын шаардлагаар баг зэрэг ойлгодог болоод сүүлдээ ер нь энэ талаар ингээд жоохон суралцах юмсан хөрөнгө оруулалтын талаар арай их мэдлэгтэй болох юмсан гээд сонирхож явсан боловч яг эхлүүлж амжаагүй байж байгаа. Пандемикийн үеэр харин монголчуудын дунд ерөнхийдөө арилжаач нэлээд хийдэг хүмүүс ашигласан тэр чинээрээ миний чихэнд ч хүрсэн баах. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн группт ороод ингээд арилжаа даагаж хөвчлэн УК шижрэ хоёрын алертуудыг дагаад л ерөнхийдөө ордог л доо. Тэгэл явж байгаа. Тэгээд энэ багийн гишүүн болоод ингээд хаяа хүмүүсээс хэрэгтэй мэдээлэл сонсоод ингээд санал солилцоод явж чадахтай их баярлалаа. Манаас үний шишрээ сан хоёрын маань зорсон гэж байна. Монголд сүсмгийн юм шиг байна. Тэсмэн ихтэйчүүд маань би чидрэр их бахалтай маа өөрөө ч бас юугаач мэдгүй баг хэдийн хувцаа өөртөө юм бий чингээд явж ирсэн. Групптэй ороод бас ихтэйгээс хамтраад тэгээд биднээс маш их зүйлс сурч эмэгтэйчүүд чи ямар гайхамшигтай тийм нэг амжилтыг чадвартай хүмүүсээ тэгэхээр гайхсан. Тэгээд бид нар одоо цаашдаа би бодоод байна. Ер нь хаан бас нөгөө жижиг төрөөд хурцаараа өсөж том болдогтай адилхан манай энэ групп маань гэсэн бас өөрийнхөө бас цаг хугацааг ингээд ямар ч 2 жилийн хугацаанд нэг алдаж яваад яах вэ гэвэл анх шатнаас юугаач мэдгүй нэг янз бүрийн ирээдүйн маань хэлээд ярьцал яах вэ гэвэл болчихлоо. Одоо дараа нь цааш яах вэ? Бас энэ тодорхой баг үзчихтэй мэдээчүүд сонсчихлаа. Тэгэхээр бидний бизнесийн цаашдын шинэ боломж хэдвэ юу байх вэ? Бид нар хэрхэн хамтарч байж бий болгож болох вэ гэдэг энэ илүү цаашаа нэг алсыг харсан үеийн бас тодорхой зүйлсээр нэг төвчж байна. Тэр хамтарч ажлыг гэж бас нэлцээд нэг шинэ зүйлсөө гаргаад энийг ихтэй хүмүүст болов үсгийн грамм би манайх усан ингээд харилцаад тэгээд саналсах байгаад юм чагаа өөрчлөж явдгийн талаар бичсэн би бас дэндүү ингээд арилчаар байгаа ингээд дэндүү ингээд хүн болгон арилчаач бас боломжгүй маа гэдэг ойлголоо. Энэ 2 жилийн хугацаанд сүүлийн 1 жилийн хугацаанд маркет ямар өмсөй дайнд ажил болоод айгүй эрсдэлтэй бэрхшээлийг туулж баярлалаа. Энэ бэрхшээлийг туулж гарт үлчийн трейдер болох. Гэхдээ нэг өдөр тутмын арилжаалт трейдер байхасаа илүү бид нар өөрсдөө хөрөнгө оруулагч эсвэл санхүүгийн төсөөл үүрэгтэй гэр бүлийн даасан үйлдвэрлэлээс ч гэсэн хөрөнгө оруулагч болсон энэ арилжааны талаар ойлголттой болчихвол бид
өөртөө хүн бидний ингэж хийхэд ингээд янз бүрээр орж ирсэн зүйлсүүдийг илүү төвшин байгаа. илүү мундаг хүмүүс гарч ирнэ гэж үзэж байгаа. Тэгээ яг энэ өдрийн уулзалтаар бас манай консуманы мундаг боловсролтой мэдээлэл ухаантай спорт мэдээлэл мэдчихээд шиг баяртай энэ бидний үйл ажиллагаанд өөрийнхөө зүгээс ч гэсэн фонсийнхаа зүгээс ч гэсэн тусдаад ингээд орсон гэдгийг хэлсэн байгаа. Энэ зүйлээ хийж аваад ингээд үнээр сайхан чиглэлтэй хийсэн болчихж байгаа. Тэгнэ манайхаас өөр асууж Тийм хоёр газар Bond Traders Council гэдэг бүгдээрээ л одоо монголчуудаа дэмжиж гисэн тий монголчуудаа туслая хэрэгцээтэй юм дээр нь чадах чинийгээрээ бүгд ингээд хөгжүүлэх одоо юу гэдэг иргэдэд үйлчлэгээ үзүүлэх нөгөө талаас нь бас хөгжүүлэх ингээд аль тал нь л угаасаа бүгднийг дэмжиж гисэн юм зорилготой хоёр байгууллага юм чинь тий хүмүүсээ бас санаа оноогоо бас асуулт гэхээс илүү санаа оноо ч юм уу тийм үйлчлэгээ хэрэгтэй байна ч юм уу эсвэл тийм юм бид нарт айгүй хэрэгцээтэй байгаа одоо яг ийм юм дээр тулгараад ингээд гаццсан байдалтай байна ч гэдэг юм уу тиймэрхүү бас санал байвал бас болох юм. Би та бүхний яриг сонсоод бас их надад сайхан сэтгэл төрж байна. Ингээд эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, бие биендээ шинэ мэдээлэл өгөөд, бие биенийгээ сайжруулад, ур чадварыг сайжруулад ингээд явж байгаа юм байна. Тэгээд ер нь манай монголчуудын дунд энэ санхүүгийн боловсрол олгох тогтолцоо анханасаа жоохон сул яваад ер нь бол их сул штэ. Одоо энэ хувьцааны талаар ойлголт би ч өөрөө их тааруу. Ер нь одоо би нийтлэг монголчуудын нийтлэг төлөөлөл байхгүй. Тэгэхээр та бүхэн нийлээд одоо нэг эмэгтэйчүүдтэй гол тийм мэдээлэл өгөх нэг сургалт онлайн байдлаар одоо яг in person бол жоохон хэцүү л дээ олон хүнийг хамруулахад. Тэгэхээр энэ ийм нэг сард нэг удаа юм удиралт нэг удаа нэг яг бүр ингээд огт мэдээлэл муутай хүмүүст мэдээлэл өгөх ойлголтын сайжруулах ийм сургалт хийвэл яах вэ? Миний бодлоо зүгээр эмэгтэй хүн эмэгтэй хүннээсээ юм сурах нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сурахаас арай хэлбэр байдаг гэж магадгүй эрэгтэйчүүдээс жоохон санаа зовдогч гэдэг юм уу ийм мэдэхгүй байдаг юм уу гэж одоо эрэгтэйчүүд доош нь хэлэх гэдэг юм уу те. Тэгэхээр эмэгтэй хүн одоо үнэхээр мэдэхгүй юм аа эмэгтэй хүнээсээ асуух нь арай дөхөмж юм шиг надад зүгээр санагддаг шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй одоо зөвхөн Америкт дөнгөж ирж байгаа гэж яах юм уу эсвэл танаа групп чинь бас Монголоос ч хүмүүс их ордог юм байна шүү дээ. Тэгэхээр тийм нэг ерөнхий мэдээлэл өгөх тийм сургалт нэг зарлаад хийвэл та бүхэн бол бүгдээрээ сайхан туршлагатай энэ ур чадвартай эмэгтэйчүүд байгаа юм байна. Тэгвэл бас орох сонсох хүмүүс их байх бах та. Миний зүгээр та бүхний саналыг сонсоод яриаг сонсоо сая төрсэн сэтгэл юм байна. Тийм бас тийм шиг бодоод байна. Одоо ингэ тодорхой хүмүүстэй би энийг онцлоод нийтийн community болчихсон. Татвас энэ community-тэй байгаа чадвартай туршлагатай хүмүүс ашиглаад бас тодорхой энэ системтэй Захан байгуулалтын ажлууд бай санааш хүчнэмэгтэй ингээд бас транслас ихтэй болж ирж байгаа юм чинь бай санааш нэг тиймээ хүчтэй энэ учраас сарихад энэ байгууллагын эмэгтэйчүүд гэдэг юм яг энэ манай нэг шийдвэрээ болсон тэгээд сман өөрөөсөө чиглэлээр тодорхой цаг секцээ явуулаад энэ нэгээс хойно яг энэ юм болохоор бодцоор зүгээр битээр болсон яг онлайн зүйлээ онлайныхаа бас нэг сайжруулаад яг нэг арчаагаар төвшин хүмүүс янз бүрийн зөвшөөрсөн манай уука шишрээ хоёр маань юм чинь
маркетинг креатив тасан бас нэг ээжүүд бас баг 100-аад орсон юм аа. Тэгээд зарим хүмүүсийн төвшин янз бүр шүү дээ. Дөрвөн жанрт манай эмэгтэйчүүд ямар тест юу ярьсан юу ч ойлгосонгүй байх юм. Сансаад галаа гэсэн хүмүүс ч байгаа. Тэгээд төвшин зориулаад хамгийн эхлээд хөрөнгө оруулалт мэдгэцэн нь болохоор тэгээд дараа чинь төвшин нь оруулсан гэсэн юм. Тэгээд манайхаас өөр асуулт санал байхгүй гэдэг ерөнхийдөө уулзсан цаг гарна болсон байна гэдэг. Тийм уулзалт маань ерөнхийдөө нэг цаг орчим болоод өндөрлөө. Тэгээд гишүүдээс маань бас өөр асуулт авлах санал зүйлт юм хүм байхгүй бол тэгээ бүгд ингэсгээд дуусах уу доо. За та бүхэндээ баярлалаа. Би өнөөдөр та бүхэндээ ингээд яг нүүр тулж биш гэсэн ингээд онлайнаар уулзаад богинохон хугацаанд аягүй сайхан танилцаад аягүй өргөн хүрээний мэдээлэл авсандаа их баяртай байна. Тэгээд хэвлээ чука эдрээрээ дамжуулаад нэг оройд бас нүүр тулж уулзах боломж гарах байхаа тий. Бас ойрхон байгаа хүмүүс нь нэг хагас бүтэн сайнаар нэг ланч идэх ч юм уу тий хэдэл. Тийм бүгдээ нөгөө ажлын өдрүүдээр бүгдээрээ л завгүй ахaltaа. Тэгэхээр нэг хагас бүтэн сайнаар цав гаргаад тэгээд нэг уулзаад бүр нарийн ярих боломж гарах байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхнээс санал гарвал би боломжоор тэгээд дэмжиж ажиллах болно. Тэгээд манай Скослын газрын үйл ажиллагааг та бүхэн цаашид дэмжих байх. Миний бас хувийн санаачлага. За хамгийн ойрын ажил бол одоо чука бидний айлуулах нэг айтайхан ихтгэр хичээж байгаа наадам байна. Наадмын үйл ажиллагаа манд дэмжээрэй. Тэгээд хэдүүлээ сайхан наадмын үйл ажиллагаанд одоо хүмүүс шиг ингээд манайх нь хэлдэг буруу хийдэг гэд ганц гэдэг шиг юм хандхаа болёо тий. Хийж байгаа хүмүүсээ юм шүүмжлээ тэр ч болохгүй энэ ч болохгүй гэж гэдэг хандлагаасаа болёо. Яг ч өөрөө үлдэхлээр энэ наадмынхнаас зөвхөн байгуулсан орё яваад орсон. Тэгээд тэгсэн нэрээ за нэгэн одоо болсон бүтээн гээд ав гарцсан. Тэгээд тэрийг дуусгахыг гэж бодсон. Тийм ч амар биш юм бэ. Чухал ажил гэдэг чинь айгүй ажилтаа. Асуудлаа тийм ихтэй яг энэний хаад гараад дуусгах санаа нь дараа нь өө энийг хийчихлээ гэсэн чинь юм нэ. Тэгээд дараагийн ажил хүмүүсийн нэг сарын хаяг үгийг бүгдээрээ ч гэсэндээ харин яг одоо ярихаасаа илүү хэлж яхаасаа илүү бас хийж бүтээж үзүүлж харуулж гэдэг талаас юу бидрийг авчрах уу болохгүй ингэж шүүмжлээс болохгүй гадна чи өөрөө эндээс ч ямар нэгэн байдлаар ямар нэмэр оруулах чадахгүй заавч бүгдчтэй байхтай боломж ихтэй хүмүүс бас боломж болцоо нэг сайхан гоё өдөр тийшээ цаасан нэг ингэж гоё юм ингэж сайжруулах ингэж зөвхөн байгуулж хийж үзэх ямар ч боломж өөрөөсөө нөхцөл бүрсэн өөрөөсөө боломж бүрэн аяас чадсан юу нэг ажилласан юм шиг одоо тэгээд бас community Indian stream session болцоод явж байгаа. Тэгээд өнөөдрийн офсны бидний хэмжээж авсан баярлалаа. Ших хасан зүйлүүдийг хийж хамтдаа өчөөд зүйлтэй ярих зүйлтэй баха За түр баяртай. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Ингээд консулын үйлчилгээ үзүүлж байгаад баярлж байгаа шүү. Ойрхон ингээд амархан үйлчилгээ авдаг болсон да. Айгуу сэтгэл хангалуун баяртай байгаа. Хит хитээ одоо үйлчлүүлж үзсэн. Айгуу таалагдсан гэх юм уу амар хэрэг болсон.
Зээ. Үйлчлэгээ авахад очих үедээ бас уулзаарай. Хэдүүлээ бас зөндөө ярих юм санал солилцох асуудал зөндөө байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн консулын үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр Монгол community-гаа яаж бэхжүүлэх үү гэдэг тал дээр бид бүхний ингээд хамтраад хийх ажил агиух байгаа. Тэгвэл манай консулын газрын цөөхөн хэдхэн хүний хүрээнд хийх бидний боломж агиу хязгаарлагдмал та бүхэнтэйгээ нийлээд ийм сайхан туршлагатай мэдлэгтэй залуу ирч хүчтэй хүмүүстэй хамтраад ажиллавал бидэнд бас боломж их байна. Тийм боломж их байна. Тэгээд монголчуудынхаа төлөө хэдүүлээ ялангуяа эмэгтэйчүүд маань арай илүү санаачлагтай байвал манай эрчүүд илүү дэмжиж урам зориг ороод ажиллах баха. Тийм шүү дээ. Тийм би бинийгээ дэмжиж мэддэг салбартаа те нэг тэгээд нөхөд би нэг тийм за баярлаа. Тэгээд бүгдээрээ оройгоо сайхан өнгөрүүлээрэ. За баяртай. Та бүхэн консул газраар үйлчлэгээ авах гээд очивол бас манай өрөөнд ороод гараарай. Би ерөөхдөө бараг л консулын газраа байж идэг. Гадуур ажилтай л биш үл байж идэг. Тэгээд заавал олуулаа гэхгүй 1-2 ч гэсэн ороод гарвал бас надтай хэдэн минут уулзаад гараарай та бүхэн. Баярлалаа. Ийм сайхан консулт авсандаа баяртай. За баяртай.